Бурхан ирэхэд He shines upon us. тэр бидний дээр гэрлэн And тусах. realize, oh, I thought that was beautiful, but it's ugly. Бид нар гэмтхэн үдсгэлэнтэй гэж бодож байсан юм нь I муухай thought болохыг хардаг. this was okay, but it's wrong. I can see it's wrong now. Харин би энэ чинь өгөн зүгээр гэсэн чинь одоо бүр шал буруу харагдаж байгаа ч нэ. Then remember, He's risen from the dead. Тэгээд тэр үхэгчдээс амьсан гэдгийг та It санаарай. can be destroyed. You can get rid of it. Тэгээд та энийг бүр зайлуулаад He will give you better. Ягаад тэгээд Amen. илүү дээрийг авцар. He will give you much Тэр better. танд илүү дээрийг өгнө. In the church, we can have a certain culture, Сүмд бид нар тодорхой бас одоо яс заяагтай байдаг. culture of prayer. Одоо шил залбирлын Some одоо church, everybody bow their knees. заяаг зарим нь ингээд өвдөг дээрээ Or суудаг. they, put their hands together and pray. Хэдэн хурууга хооронд нь барьцалтуулдаг. It's a culture. Энэ чинь нөгөө нэг Maybe залбирлын one day God will show up and say, I don't want that. дэг заяаг болж штэ бурхан орж ирээд нэг өдөр те би энийг хүсэхгүй байна гэж But бодсон. it has become a culture. Энэ бүр тэдний бүр ингээд Who бүр said we have to bow our knees to pray? хэн ер нь биднийг өвдөг дээрээ сөхөрч байгаа залбир It's a гэсэн. culture. Энэ чинь зүгээр залбирлын одоо God дэг said to me, заяаг. don't bow your knees. Бурхан надад хэлсэн битээ I өвдөг want дээрээ you to сөхөр. stand up. Чамайг би босоо байгаасаа гэж хүсэж байна. I want my people to stand up. Миний хүмүүс босоо байгаасаа гэж хүсэж I don't байна. want slaves who bow their knees. Би миний өмнө ингээд бүгдээ хамаг ямаа I гудaalгасан want боолууд my байгаасаа гэж children to хүсэхгүй байна. stand up Миний хүүхдүүд босоо байгаасаа гэж and хүсэж raise байна. their face, not bow them. Над руу дагцаа биш нүрээ харуулаасаа гэж хүсэж байна. Let's bow our heads in prayer. What is that? Цөмөрөө залбирыг толгоогоо удайлгая. It's very bad. Энэ ямар муухай вэ? I don't hope your children come to you with bowed heads. Хамаа хүүхдүүд чинь тань руу ингээл ирүүл яах вэ? I hope you will say, what is wrong with you? Problem in the neck? Та нар тэгээ хэлж чи ч одоо яагаад байгаа юм бэ? Шилнээс ч өөр юм би харахгүй байх юм аа. It was okay 20 years ago. 20 жилийн өмнө энэ болж ирсэн But байна. now God comes Харин одоо бурхан and He says, ингэж хэлж байна. I want adults. Надад том болсон хүүхдүүд I don't хэрэгтэй. want slaves. Надад боолууд I want хэрэгтэй биш. sons. Надад хүүгүүд хэрэгтэй. He is my son. Тэр миний хүү. He died and resurrected from the Миний хүн dead. үхээд үхэгсээс дахин He is амьдсан. my son. Тэр миний хүү. I want sons like him. Би дүүн шиг хүүгүүдийг хүсэж Jesus байна. never bowed his head in prayer. Есүс хэзээ ч Never. толгоогоо тас He бүхэлж stood up, walked. явж байгаагүй. Come on. Тэр John толгоогоо 17 дээшээ verse 1. өргөөд явж байсан. Харъя. John 17 verse 1. Йохан 17. Let's kill that bowing your heads in prayer. Цөмөр яг энэ толгоогоо бүхэлдээ Let's залбирахыг destroy that culture. устгая. Энэ дэг Amen. заягийг устгая. Jesus has risen from the dead. Учир нь Есүс үхэгсээс дахин That thing we амьдсан юм аа. have to destroy. Энэ зүйлүүд устгах Wrong ёстой. culture. Буруу дэг заягууд. John 17:1. 17 Йохан 17-гийн 1 Jesus spoke these words. ингэж хэлээд Есүс Lifted up his eyes тэнгэрүүд мэлмийн and өргөн said, Father, Аава the hour has come, glorify your son. цаг нэрлээ таны хүүчин алдаршуулахын тулд гэж. What culture is that? За энэ одоо юу вэ? Энэ That's kingdom энэ culture. хаанчлалын That's heavenly culture. хэр загвар тийм ээ. Тэнгэрлэг хэр загвар. We are the sons of the Бид living нар God. амьд бурхны хөвгүүд юм аа. If you want to be a slave, you free, be a slave. Хэрэг та боол баймаар байл болно шүү. Ястаа But болно don't tell us to be slave also. Биднийг тэ бас дагуулах хэрэг. We refuse to be Бид slaves. нар боол байхгүй. Because he died and resurrected Яа тэгэл Есүс үхсэн дахин to be амьдсан. the first fruit of many sons. Олон хөвгүүдийн ууган нь байхын тулд. Amen. Амен анхдагч нь байхын тулд. So if we realize what it means that he rise from the dead, he rose Тэр from the тэр dead, үхэгсээс амьдсан гэдэг нь юу болохыг бид нар ойлгох. we can destroy wrong lifestyles, wrong culture, Бид нар буруу дэг заяг ёс заншил амьдралын хэм маягуудыг устгах чадна. and be happy. Тэгээд аз жаргалтай байж So чадна. there will be season in the church where it's a season of destruction, Бид одоо сүмийн түүхэнд угаасаа тийм үе байсан. and there will be, үе and there will be season of construction. Сүйрлийн үе байсан. Бас сүм баригдаж басгагдах үе Certain байсан. things have to be destroyed. Тодорхой зүйлс устгагдах ёстой. Our body language in the worship has to change. Бидний магтаалын үед бүр биеийн хэлмэн өөрчлөгдөх We are ёстой. stiff. Бид нар ингэ амар хөшцсөн. Some people are so tense in the worship. Зарим нь бүр ингэ бүр бүр зангирцсан бүр бие барьцсан. I love you, God. Гар мар татдаг ятдаг What is хийх. wrong with you? Энэ одоо яатсан юм бэ?
There is a culture of freedom эрх чөлөөний одоо хэм маяг which has to break out in the church. сүм дотор бүр энэ бүр гарч ирэх Are you ёстой. with me? Тийм биз дээ. Because heaven is different from this. Яа тэгвэл мөнхийн ус үнэхээр өөр учраас. Can you say amen to that? Амен биш үү? This has to do with the resurrection. За энийг л одоо юу He rose from the dead. Есүс үхэгсдээс амьсан. That's why all wrong culture, Тийм учраас бүхий л буруу ёс all wrong заншил lifestyles, амьдралын хэм маяг world lifestyles or Christian lifestyles, христчин амьдралч бай, дэлхийн амьдралч бай. when God comes Бурхан ирэхэд and shines upon us, түүний гэрэл бидний дээр so we тусахад begin to see clearly. бид нар юмсыг тод харж Then we байна. say, wait, Яа. I love this color, but now I hate it. Энэ ч айгүй гоё миний дуртай өнгө байсан чи ямар заван I love to харагдаж байна. bow my head, but now I feel so bad when I bow my head. Би өөрийн Good. толгоогоо бүхэлдэх дуртай байсан. Харин одоо бүр үдсэн ядчихэв. Raise your head, lift your eyes, Толгоогоо өрг нүдээ түүний Look at him. Түүнийг хар. because he rose from the Яагаад dead гэвэл тэр үхэгсдээс амьсан учраас and he bought freedom for you. тэр танд эрх чөлөөг So авчихсан. live freedom. Тэгээд энэ эрх чөлөөнд нь Are you with амьдрал me? ойлгож байна уу? So culture has to be destroyed. Lifestyles has to change. Амьдралын хэм маяг болоод ёс заншил бүгд устгагдах ёстой. Even we came to love them, Бид нар бүр түүндээ хайртай or болоод to become familiar with them. бүр тэдэндээ бүр дасаж эхлэхэд Amen? заа юу. Бүр тэдэндээ хайртай болоод бүр тэрийг бүр өөр юм болгож эхэлтлээ. Бид нар тэр буруу юмыг устгах. Culture of worship, culture of prayer, Магтаал, залбирал энэ culture of meetings. цуглааны ёс заншил. Now, I know you are not a pastor. Not everybody is a Та нар pastor. бүгдээрээ пасторууд биш би So мэднэ. you have no influence on the meetings. Тийм болохоор зэрэг та бүхэн But I can tell you one thing. тийм болохоор би нэг юм хэлье. I can tell it to you anyway. Ямар ч байсан ч юу нь хэлье. Because God is going to raise a strong church. Яагаад гэвэл бурхан хүчрхэг сүмүүдэд гаргаж And ирэх it's too учраас late to wake up. Then тэр үед сэрсэн ч хориодсон байх you болно. have to cultivate a culture of freedom already now. Та яг одоо тэр эрх чөлөөний одоо хэм маягийг өөрийнхөө дотор хөгжүүлэх ёстой. Amen? Amen. When you pray. Залбирч You байгаа don't арга whisper, маяг. you pray. Та шивгэнэх биш бүр When you залбир. you worship. Та магтуул магтсан шиг магт. When you read the Bible, you read the Bible. Уншсан шиг унш Библийг. Whatever you do, we do it with all your heart. Юм хийж байхдаа хийж байгаа бүх зүйлээ зүг сэтгэлээсээ хий. Are you with me? Ойлгож байна уу? God has to destroy these old cultures. Бурхан бүх тэр хуучин одоо дэг зайгуудыг устгах. Resurrection life has to do with that. Дахин амьлалт үүнийг хийж өгнө. It's not limited with us being saved. Энэ зөвхөн авралаар It зогсохгүй. has to change our culture. Бүр бидний бүр одоо амьдралын ёс маяг дэг маягийг хүртэл Amen. ойлгосноо. Yeah. So every time you see something, Тэгэхээр та юм харах бүртээ act immediately. даруй түүнийг янзал. If you cannot fix everything, then begin the process of fixing it. Хэрэг та бүх зүйлийг ингээд зэрэг хийж эхэлж болохгүй. Зэрэг хийхгүй ч гэсэндээ ямар ч зүйл хийж эхэл. You know, a small ship, you can turn it quickly. Жижигхэн онгоц маш хурдан эргэдэг. A big ship takes 15 kilometers to turn it. Харин бүр том онгоц бол эргэхийн тулд 15 км одоо тойрох хэрэгтэй болно. Some habits can be difficult to change Зарим нэг одоо юу зуршлууд хурдан янзлах. because they have big roots. Биш удаан янзлах яг гэвэл нэг үндэс нь их гүн. But begin the process. Гэтэ ямар ч гэсэн эхэл. If God breaks the root, you will change. Хэрэв бурхан тэр үндэсийг нь тасалцах юм бол та тэгэл өөрчлөгдөж You шээ. will change. Та заавал өөрчлөгдөн. So be of good courage. Тийм болохоор зэрэгтэй бай. Even Уран it's all зэрэгтэй. Christian habit, lifestyles, culture. Бүхний л энэ одоо христчин одоо Be of good заншил. courage. Энэ бүхнийг устгахтаа зэрэгтэй бай. God will make it happen. Бурхан энийг бүр заавал How хий. can I say that? Би яаж хийж чадчихна вэ? Because Jesus raised from the dead. Яагаад гэвэл Есүс үхэгсдээс дахин Nothing амьдсан could учраас keep him back. юу ч түүнийг барьж чадаагүй If юм you аа. want that, nothing can hinder you. Хэрэв та хүсэх юм бол хинч танд садаа болж чадахгүй. The question is, how much do you want it? Харин асуулт юу вэ гэхээр та хэр их хүсэж байна энийг? Oh, but I love to bow my head. It's nice. Гэтэл би толгоогоо бүхэлж аюул. I feel humble. Би ингээд толгоогоо бүхэлхээр ингээд даруу болцсон юм шиг санагдаад байдгийн. And okay. Одоо тэгвэл яах вэ? Одоо тэгэл даруу I will байна. not. Гэтэ тийм биш юм. I feel bad when I bow my head. Би жишээлбэл толгоогоо бүхэлхээр дотор мухардаг. Yes. Тийм. I don't feel well. To be honest, I don't feel well. I never bow my head in prayer. Never. Хизээч би толгоогоо залбирч байхдаа бүхэлэгдэг үү? Always lift my head. Үргэж би толгоогоо өргөдөг.